Та эдийн улсын гүс гислийн тэргүү сонгох жахад 1-2 цагийн наан цаана ямар хамаана. Тэ хувийн компани дээр ийм зан гаргаж болно шүү дээ. Төрийн үйл хэрэг явж байна. За учрал нэр дэвшигчд хандаад хэлэхэд та бол их засаг за дээрэс нь одоо Монголын улс төрчөөгөө сайн судалсан хүн. Чингис хааны нэртэй сургууль одоо төгссөн хүн. Монголын улс төрчөнд гардаг их төр сэтгэгдэх гэсэн агуулга байдаг. Их төр сэтгэгдэх гэдэг агуулга бол иргэдийнхээ сэтгэлийг амуутгах буюу иргэдтэй ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх гэсэн Монгол ухаан. Тэм учраас одоо энэ засгийн газрын гол ажил бол иргэд рүүгээ чиглэсэн өрхийн амжиргааг одоо дэмжсэн энэ бодлогыг тууштай явуулах ёстой. Хоёрдугаарт монголчуудын энэ уламжлалт төрийг ойлгох ухаанд бол сүр хүч хийгээд өршөөл журам гэсэн хоёр ойлголт байдаг. Сүр хүч гэдэг бол одоо хуулийн засаг, өршөөл журам гэдэг бол ард түмнийхээ талд уг утгаараа бол ял алдар хоёрыг ус тусаар нь ялгах ийм одоо ухаан байдаг. Тэм учраас одоо улс төрийн ойлголцол гэдэг халхавчин доор гэмтнүүдийг ингээд зүгээр явуулж идэг. За дээрэс нь одоо жирийн иргэдтэй бол одоо хууль нь хатуу буулга болж идэг энэ зарчим бол ингээд тасан зогсоогдох ёстой. За өнгөрсөн 20 сарын хугацаанд бид нар ингээд 3 дахь ерөнхий сайдаа сольж байна. Үндсэндээ Монгол Ардын намын тэргүүлсэн энэ 2 удаагийн кабинет одоо 3 дахь кабинет нь бүрдэх гэж байна. Давхардаагүй тоогоороо 60 гаруй хүмүүс сайд хийж байгаа гэсэн үг. 126-тай харьцуулахад бараг тал нь сайд хийж байгаа гэсэн үг. Дэд сайд нараа нэмэх юм бол 70 гаруй хүн болж байгаа гэсэн үг. Энэ хэмжээгээр бүтээн засаглалын ур чадвар үр ашиг унж байгаа. За сүүлийн учрал даргын хилээд байгаа үгэн дээр бол энэ эрх чөлөөний 4 зам чөлөөлөх 4 зам гэж яриад байгаа. 2016 оноос хойш 2026 он хүртэл бүхэл бүтэн 10 жил 3600 одоо хоног нэг нам ирэх барьсан. Тэгэхээр учрал ерөнхий сайдад нэр дэвшигчээ. Таны энэ чөлөөлөх гээд байгаа эрх чөлөөг тунхаглаж зарлаад байгаа гол үйл хэрэг чинь та өөрийнхөө намынхантай яс үзэж хариуцлага тооцож хууль ёсыг сахиулахаас эхэлнэ. Өөр нам ирэх бариагүй учраас энэ 10 жилийн завхралыг та зэгсэх гэж байгаа бол өөрийнхөө намын нэр дээр сайд дарга болсон эрхтэн мэдлэлтэн ямбтан тушаалтнуудтай үдэлсэн гэсэн үг шүү. Харин тэдний хууль бус үйлдэл, эс үйлдэл Монголд учруулсан алдагдсан боломжийг та чөлөөж болохгүй хариуцлага тооцоорой гэдгийг онцгойлон сануулъя. Дээрэс нь ер нь бид нар ингээд энэ нэг ийм зүү тогтлыг харж байна л да. Хүндрэлтний түүхэн дээр байдаг. Хүчтэй ганга явахын цагт хүн байтугай нохоо хүртэл инээдэг. Ноор чадвархын цагт нохоо байтугай хүн хүртэл урах гин гэж 90 жилийн өмнө төрсэн Эренчингийн чой номгоо шүлгэлжсэн байдаг. Эрх мэдэл байгаа газар долдоочд, бялдуучд, тойрон хүрээлэгчнэр байдаг. Үе үеийн Монголын удирдлагуудын оюун санааг самууруулж төрийн бодлогын оронд ховжив хар PR яваад засгийн газрууд онхолдож унжээсэн түүхүүд олон байгаа. Эхэн дээр нь хэлчихье 26 оны 3 сарын 30-ны өдөр. Тийм учраас өөрийн бодол өөртөө зөв, тодорхой зарчимтай Монголынхаа төлөө нэгэн үзүүр сэтгэлээр яваарай. Энэ таныг тангар өргөөд гарахт чинь тойрон хүрээлэгч нар чинь олон төрлийн амбицтай нөхдүүд чинь бүжиж авнаа. Хамгийн ихэн санал хэлж байгаа хүмүүсийг та нүдийн тогтоож аваарай. Хамгийн дөрөнд урах хүмүүс байгаа шүү. Түүх угаасаа тэгж явдаг. Тэгээ амжилт хүсье.